Сайн бацгаана, манай онлайн хичээлийн сонирхол орж иж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр админийн зүгээс та бүхэндээ зориулаад хэрхэн яаж хичээлүүдийг сонгох вэ гэдгийг тайлбарлаж өгье. Өмнө нь бид ерөнхийдөө бол өдийг хүртэл бид нар нарийн гарцын энэхүү e-цэг World Language Segment сайт дээрээ зөвхөн солонгос хэлний хичээлүүдийг олноор оруулдаг байсан. За саяхнаас эхлээд бид хэлбэр чиглэл нь бол ерөнхийдөө өөрчлөгдөж ирсэн байгаа. Юу гэхээр ерөнхий цар хүрэг нь өргөдөж байна гэсэн үг байгаа. Тэгэхээр одоо компьютерийн хэрэглээний хичээл байна, солонгос хэлний хичээлүүд байна, бас йогийн анхан шатны хичээл гэх мэтлэнгээр ингээд хичээлүүд орж ирсэн байгаа. За тэгэхээр магадгүй та компьютерийн хичээлийг үзэхээр бол компьютерийн хэрэглээ 1 гэдэг дээр дарна. За ингээд дарж байгаа. За дарангууд ингээд ихэнх хичээлүүд нь цоочтой байгаа. Тэгээд тусгай код авснаар хичээлээ нийлгэж болно гэсэн үг байна. За тэгэхээр суралцж эхлэх хэсэг дээр дарж байгаа. За эндээс ингээд сонголтоо хийн. Бакалаврын хөтөлбөрийн дагуу юу эсвэл өөртөө зөв суурийн багц гэдэг хугацаа илүү урт хугацаад авах уу эсвэл зөв ур чадвараа хагуулах зорилтоор авах уу гэх мэт ингээд. За бүгдээрээ зөв суурийн багц гэдэг дээр дараад суралцж эхлэх гээд дарах юм бол таны өмнө юу нэгдэх вэ гэхээр энэхүү кодбор нэгдэж байгаа. За 159 TX гэдэг ч юм уу те. За та энэ данс руу энэ мөнгөнд ингээд 50%-аар хямдарсан байгаа тохиолдолд 50%-ийн мөнгийг нь өгөөд тал хоосон мөнгийг шилжүүлээд 9664 юм уу 8094 9939 гэсэн дугаараар холбогдох юм бол манай мэдээллийн албан ажиллаад танд одоо зөвлөгөө заавар зөвлөгөө өгөх болно. Тэгээд өөр бусад хичээлүүд ч гэсэн та бүхэн сонирхож үзээрэй. Одоо йогийн хичээлүүд ч юм уу гэх мэтлэн. За хамгийн гол нь та яаж нөхөр үндсэн хичээл рүү яваад орно. Одоо сонирхож байгаа хичээл рүү орно шүү дээ. Тэгээд компьютерийн нэг рүү орсон бол суралцж эхлэх гэдэг дээр дарна. Тэгээд эндээс сонголтоо дараад энэхүү код энэ код нь бидрүүд хамгийн чухал байгаа. Энийг манай мэдээллийн албараар шилжүүлж өгснөөрөө таны хичээл бүрэн нээгдэх бөгөөд тогтоосон хугацаанд энэхүү хичээлүүдийг үзэж дуусгах хэрэгтэй байгаа.